Ариидэнчсэн байгуулагч Жанжин Сүхбаатарын санаачилгаар нийслэл хүрээний цэргийн боловсон хүчний бэлтгэх их даргын сургууль анх байгуулагдаж борлогын чиглэсэн улс төр Батанбаатар магсарж байд даны бэлтгэл Жанингын ерөнхий эрдэнэ хичээл зааж байлаа. Ахмад сурагч партизан Бажнин баяртай. Нам төр айрны виндустик Сүхбаатар их даргын сургуулийг 1921 онд ардсан байгуулсан. Захирлан зөвлөлтийн мэргэжилтэн төвчүүхэн дараа нь тайлзуу байсан. Тэрийг ордуу барьцаанууд туулж байлаа. Ленин Сүхбаатар нарын түүхэн уулзалтанд оролцсон уугуул сурагч Амрын Нэгмар 1922 онд болсон Баруун Дахны ардын нийт хурлын төлөөлөгч партизан Доломжийн Гомбоч Мертикэн сар баян дэлгэр Өлживат маршал Димитрий зэрэг хүмүүс суралцдаг байсан юм. Байнгын харин боловсон хүчин бэлтгэх асуудал чухал байсан учраас Монгол Ардын улсад намын төлбөрөөр засгийн газрын шийдвэрээр 1924 онд их даргын сургуулийг морин цэрэг, нам улс төр, их буу, холбоо, арга тал, Сүхбаатарын сургууль зэрэг салбаруудтайгаар өргөдөн бүх цэргийн бүх ерөнхий сургууль болгожээ. Баран дөрөв нэмэлт гарсан улсуудын нисэгийн дэсиг төслөөр барахад ерөнхий сургууль Г-Сотном А-Сотном Өлживат Мальч Чоймбол Жамцын хурлын нарын отрядад хуваарлагдсан оролцож нам ардтныхны итгэл найдварыг нэрдэстэй биелүүлэн түүхэд гавьяа байгуулсан учраас байд даны гавьяаны удаанлын отон оршиг нэгсэн билээ. Чийсэн он Алколынар ян Японы тэрнгүүлэгчий боцсон гайхамшигтай болсон ерөнхий сургуулийн бэлтгэсэн дарга нарын өдөрцөн анги салбаруудаас бүгд нэрмдэх Монголд улсын баатар экономичд одноор төрөн гарсны дотор улс төрийн ажилтнуудыг баатар сонин дарга төдөлдөрч ихээр баатар нарын зэрэг байчид мөнхийн гавьяа байгуулсан. Дэлхийн 2 дугаар дайны үед манай намжсаас өөрийн орны батлан хамгаалах хүч чадлын заатхан бэлтгэж офицер боловсон хүчний сургууль хүмүүжүүлэхэд онцгой анхаарч байснаас ерөнхий сургуультан байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалтай нэгт холбон улс төр цэрэг техникийн өндөр боловсролтой олон зуун дарга нар бэлтгэн гарсан билээ. Бандын хүү, цэндэ юуш, ёндон дүйчэр, цэриндэрч, бэстерин, ванчик, түмэ, жамган зэрэг олон дарга нар эх орны хүн аль их хэрэгцээтэй газар томилогдсон ажиллаж байлаа. Милитарист Японы сэргийлэлд ариун шударга дайнд Монгол зөвлөлтийн харин мөр зэрэгсэн өвч Сахарын цөл Хянганы нуруу өтриг дэшний зэнгэл гаагч жанч хүгэн давааны дэхилгээ болон Долнор ЖК Жан Бэтрик Японы харин зэрэг стратегийн чиглэлүүдийг чөлөөж дэлхийн 2 дугаар дайны эцсийн хөдөлмөртэй устгахад ерөнхий сургууль ажиллаж байсан генерал Плиев, дивизийн генерал Дорчхолов, Хурандаа Техниндас
Пояснэр ядын бір құрым бәлен тәсірін, ерінкі сұрғылығы тәуісін құрымда бәрін жау. Чөндің ғала дірік дәйчік, үйті көрісігді қауя бәғылы түсіндігі. Бүгін нәрімдік мұңғылардың сын батыр данзуанч, бәлікіл, айын құрға. Ал тәзірік ақымыды дәйчіді, ерінкі сұрғылық сұрылсы жуадан. Даргын сұрғылдығын қағартын жақын бағылсын жәнде ситуатын ғалияғының күжейдің, бұғыт нәрімдік мұңғылдардың өтісін бақырдың түргіріштен доқталар, менғылсын жыл үшін болаңан ерін күй сұрғылдық, жәнде ситуатын нәрімдік сұрғылдықсын бұден. Дестікчіңер яңдың бұрсы еректен. Дечін бірінің сұрғылсы жеткізісін, қарағарын дечін айнамас сұрғы ерін күй сұрғылды әжілді жүйесін, 나도 애집에 갔다 어떤 독수 접생 그때 들어서도 아무가 그야는 애집에 제가 유일한 그렇게 한다 어부스는 같은 애집에 제가 호른다 그런 범부스는 맞지 아무가 그야는 애집에 제가 호른다 강가는 호른다 대진을 이제 이 목소리가 애집에 애집에 서로 치주했다 사이서로 치주했은 없어도 할 수도 없어 Perçininin kırgınşıncılık kuanı görücük, bana ermin balıksın uçunu gerektiğinisin düşünün, бұғыт нәрімдік мұңғылдар тұлсын сайдырын жөвден тоқталар, сәргі үйрінкі сұрғыдек, менгі үсінзен жарымдадан анды, сәргі үйрінкі дейт сұрғыдығын өргеткін жетіндағы олыстан. Маңғыдың артын әрмін егінек балықсын үстінері бәкті үлкет, жәвілестің кіргіншінжілік ұпан, жетсігі техник, біргітікті бәйінген тұсылым шейтілді құрады өстіксін сұратын, ерінкі сұрғады етігісін адың арғын офицері, жауын талботылсын сірген өтеген, дейт сұрғын солсыз, сірген түрлерін дейт мөргітін әзімсісін бән. Әртімеген бәресін түнген ұлыстыр кәрі өсіптің сәтігін теңбелікіл мәрен жақын байғылып, қатты сәкіліғат, ғайып құртың ғытлығын, ғарын естін қамтықы жылға шарды жөн. Әні шардығы ерін күсірға даңғын, байылдан үшін күсір тегіне мәрен сотылы олық, туыне керейлік арғары бек, бұрын етін шүйсін тол, әне ғыттың сынасы ғадыр хечет, боғытлық, қақчық, датылық, ерін сұрғыдек, күндір үшін мүксіл хет, датылығы жолды ғынсылықтар. Сәрген бадың нейгін байғыда ішін жүхуан езерек азын тұрып міргісін кечейді сұрытсынам. Кереве дарыққын азын тұрып міргісілік өрті негітіксін сәрген керкінді тоқты сұрғыд, дайны талбыртық сәрек, әрім, экорын, тим күн жегір қақыр нағы тиіп, ерінкі сұрғыдың сұрықчып, оқын сұрдың сұрықчыпты ел. Ерінкі сұрғыдың нам олыстыр адын ет сайылығы берген бағыл отың әчіл, бәйіл тамы отың олыстырын білтігілік өндіргі үлкетшегілейдің, сұрғыл түміншілі негітлік аңғыч, араты бәтірет көзідірін шыңгілік қаны өндісті зәкабірі жөр.
барьсан дэвсэг техник хичнээн хүчтэйч орчин үеийн дайнд хүн шийдвэрлэх оролтыг хатуу ойлгож ямар ч бэрхшээл саадыг сөрөн түүнийг даван тууж сурч боловсрох ёстой. Чохон хөө Ахмад үеийн сурагчид ийм байсныг санаж хойд үеийнхэн залгамжилж байна. Байлдааны бэлтгэлийн болон коммунист хүмүүжлийн салшгүй хэсэг болсон биеийн төвийн спортын сургалт өндөр шаардлагатай явагдаж, энэ сургуулиас спортын мастер, кавиат, багш, дасгалжуулагч олноор нь төрөн гарч алдарсан юм. Ерөнхий сургууль сурагч хугацаанд хичээлийн бүх хэрэгсэл, орон байр, хоол хүнс, хувцас, форм, соёлын бүх үйлчилгээ үн төлбөргүй бүрэн хангагддаг гарахгүй, сургалтын онцгой амжилт гаргасан сурагчдад Жанжин Сүхбаатарын нэрмжит цалин олгодог юм. Ардын хөвсгөлэн олох амжилтыг хамгаалан бэхжүүлэх, экономикийн социализм байгуулах үйлсэд ерөнхий сургуулийн удаадралан гүйцэтгэсэн үргийг нам тусгай өндрөөлөн 1971 онд ардын хөвсгөлийн 50 жилийн он үрд хадгалагдах төв диплом Сүхбаатарын одонгор шагнаж, сургуулийн 50 жилийн ойг Монголын ардын армийн баяр болгон тэмдэглэлээ. Ерөнхий сургууль 50 жилийн дотор команд, нам улс төр, ардл, холбоо, пулемет, миномет, их буу, авто хоёрт танкийн болон нисэгч, техникч, барилгач, хуульчин зэрэг зэргийн төрөл бүрийн мэргэжилтэй олон мянган офицер хайрындан бэлтгэсэн. Марксист-ленинист орол цэргийн эрдэмт, математик, орос хэл, тусгай мэргэжил зэрэг хичээлээр олсон мэдлэг чадвар, дадлага шалгуулах нь сурагчдын баяр үйлсгэлэнгийн хэрэг байдаг билээ. Сүүлийн жилүүдэд өндөр мэргэжилтэй офицер, багш нараар хангагдсан хичээлийн материалыг баазан өргөдгөн бэлтжүүлсний дээр сурагчдын эрдэм шинжилгээ, дадлага практик, бие даасан ажиллагаа эрсдэлчин, онц тэргүүн сургалтын, тэргүүн дасах, дүүс салбарын тоо нэмэгдэж, тэргийн дээд сургууль болсныхон анхны төгсөлтийн сургалтанд онон практик дээр 100% амжилт үзүүлжээ.
Театрын нэрмжил цэргийн ерөнхий сургуулийн 42 дахь удаагийн төгсөлтөө дээд боловсролтой офицер бэлтгэсний анх удаагийн дөнгөж хурал болж байна. Театрын нэрмжилтэй удаад баярын цуг нам болж цэргийн ерөнхий дээд сургуулийн анхны төгсөгчдөд бүгд наримдах Монгол ард улсын батлан хамгаалах яамны сайд армийн генерал Дорж цэргийн алдар цул шагнаж боловсрол мэргэжлийн диплом гардууллаа. Цэргийн эрдэмт шамдан суралцах хэлэн даалгавар реформосон хүлээн авч байсан сурагчид түүхэд энэ өдөр Монголын ардын армийн офицер болж хайр хүндэтгэлийн алтан манжилга дарамтлууд антуган дангилэрхийлэн амьдралын их сургуульд шинжин орлоо. Тогвол цэргийн сүрж хулан яруулдар байчин гавьяны орон сүлдмөн. Юудгүй байдлыг хангаж батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүл бүгд наримдах Монгол ард улсын зэвсэг төчийг цагийн мөтрөд даны бэлэн байдал байдаг. Хөдөлмөрчдийг империалистуудын аливаа хадлага явуулгын эсрэг сонор стримжтэй бөгөөд өөрийн их орон социалист улсуудын амтын нөхөрлийг зэвсэгэрэн хамгаалахад бэлэн байх хүслээр хүмүүжүүлэхэд Монгол ардын хөлсөт нам байн анхаардаг юм. Харидгаар зөний ихний Монгол орн хариг үрний колон Азад хамгийн бүдүүлэг хоцрогдсон орны нэг байсан. Харин хүмүүс Монгол орныг дээрэнгүйлэн харж, ийм улс дэлхийн соёл иргэншлийн хэмжээнд хүрэхэд 100 жилээр тоологдох хугацаа хэрэгтэй. Зарим нь монголууд мөхөж байгаа ороонч гэж баталдаг байсан. Монгол орн үнэхээр хөөрхийлөлтэй байсан.
Ялангуяа шарын шашны бурангуй суртал нийт олон бүтээж идэхийг дарж байсан юм. Энэ хүмүүс ингэж мөрөгсөөр богдын хүрээг тойрдог. Тэр ч ятгаа алс холын аймагаас сунаж мөрөгсөөр хүрээнд ирдэг мөргөлжидэж байдаг байсан. Гэвч сайн давлан харвал нийгмийн чухал үйл явдал эхэлж байлаа. Гадаад дотоодын давхар дарлал хуучин хэвээр ажиллах аргагүй болж ард түмний хчлөөний хөдөлгөөн ичгүүцсээр мань хятадын 200 гаруй жилийн дараалал устгаж автономи засгийг байгуулсан боловч автономи засгийн үйл ажил хар шар феодалын улсад эдийн засгийн эрх ямбыг хамгаалахад зорж байсан учраас дотоодын феодлуудын эсрэг ард түмний тэмцэл хүчтэй болж ард анги түүхийн тайзан дээр бие дааж гарч ирж байсан юм. Ийм үйл дарсран багчаарын хөлсгөл мандсан нийт дэлхий дахны үйл явцад нөлөөлсөн шигээ Монголын улс төрийн амьдралд ч нөлөөллөө. Агчаарын хөлсгөлн үр дүнд хаан засгийн нөлөө Монгол суларсныг самбаачлан хятадын төрөнгөйлөгчид Монгол орныг шууд эзлэх гэж яарсныг эсэргүүцэн Монголын ард түмний үндэсний ухамсар улам сэргэн эрх чөлөөний хөдөлгөөн дахиж нэр өргөж үүнийдээ нийслэл хүрээнд тулсалчдын хоёр нууц үлгэн байгуулагдсан. Жинхэнэ ардын хуу гойшгүй хөрөн Сүхбаатар бичиг зэргийн жижиг төшмөлүүд догсон дууржив нарын зэрэг хүмүүс оролцсон нэг нууц үлгэн хүрээнд ажиллаж байлаа. Энэ байсанд эрхүүд оюутан байсан чойвалсан лам лосол жижиг төшмөл жамин нарын зэрэг хүмүүс оролцсон нөгөө бүлгэн ажиллаж байсан. Сүхбаатар өөрийн шийдвэг зэрэг өрмийн тэмүүлэл үйл хэрэгтэн итгэсэн бат итгэлээр нөхдийн дунд ялгагдж байлаа. Хараагаас ядуу хүний хүнд амьдралыг биеэр туулж бас Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний өсөлтийг харж Сүхбаатарын эх оронч үзэл санаа бүрэлдэхүүн хэлбэржжээ. Эцгийгээ шарангийн хоёг байхад хоригдлуудын зовлонт байдлыг харж юуны учир энэ билээ гэдгийг эргцүүлэн боддог байжээ. Зайсан жанингаар бичиг заалгад ном сурсан юм мэдэж нүд тайлахад нь тусгуулжээ. Бас өртөөний удаан ихэж янз бүрийн хүмүүсийн дарлах энергийг үздэг байлаа. Ингээд 1912 онд автономийн зэрэг татагдсан хужир уланд ирж газар бүрийн олон аавын хүүхдүүдэд танилцж нөхөрсөн нийт улс орныхон тухай сайн мэдэх нь тусуулж түүний оюун бодлыг ихэд хэлжээ. Сүхбаатар цэрэгт байхдаа нэмэнтийн янжмаатай гэрэлсэн. Үүнийг хүртэл цэргийн захирлууд хавчдаг байлаа. Сүхбаатар энд дарлагдсан нөхдөн өмгөөлж тэдний тэмцлийг удирдах хамтын тэмцлийн амт шилхийг авсаар байлаа. Энэ бол Сүхбаатарыг шагнасан барин төчүүд. Сүхбаатар цэргүүдийг эрдэнэт сургахын тулд үнэнхүү махан зүтгэж тэднийг сайн сургаж байсны учир 4-р зэрэгээр шагнагдчихжээ. 1917 онд халахад эх орнын хамгаалан баатарлаг тулалдсны учир 3-р зэрэгээр шагнагдчихжээ. Сүхбаатар энэ бүхнээс төрсөн газар ширгэн өмгөөлөн хамгаалах гэдгийн учрыг ойлгож байлаа. Түүх шаштар хэвлэх ажилд цэргийн газраас томилгдэн ирж идэвхтэй ажилласны учир дэд зэрэгээр шагнууллаа. Ингэж улс орнод хэрэгтэй гэж үзсэн бүхэндээ үнэн зүтгэл гаргаж байсан Сүхбаатарын бадрангүй эх оронч төрлөх чанарын илэрэл ирээдүйн үйл хэргийн ухтал байжээ. Сүхбаатарын эх оронч хувьсгалж үзэл санаа иймхүү бүрэлдэхүүн тогтож байлаа. Сүхбаатар бүргүүтээ хувьсгалж яавч өмнөх байдлаар цаашид ажил төрж болохгүй гэдгийг хатуу ойлгож байсан. Тэдэнд Агчаабрын ураа туг болж байлаа. Зөвлөлд орсон засгийн газраас Монгол тусгайлан ирүүлсэн тунхагдан. Монгол улс тусгаар тогтсон орны 9 ор Бээжин Петроградыг-аас асуулгүй. Аливаа олон улс руугаа шууд харилцсан нэвтрэх хэрэгтэй болсон явдлыг манай зөвлөл засгийн газраас Монгол үндэсний улсад чухам бэдэгдэн тунхаглахын хамт манай Орос улс руугаа дарыг харилцсан нэвтрэлцэж элчин явуулсан эрх чөлөөт Монгол улсын төлөөний хүмүүсийг манай Улаан цэргийн өмнөөс тосон илгээг
ачаам гэжээ. Монголын тусгаар тогтнолыг устган хятад дагаар орох тухай улсын даатгал хэлэлцэхэд Сүхбаатар тусгаар тогтнолоо халуунаар хамгаалж бид зэвсэг зэрэг муутай бартан хятадын амбан сайцрыг аимшиггүй хон гаргасан. Одоо харин урдхыг бодвол дээр болсон гэвэл зохих цагт хятадыг эсэргүүцсэн байлгаас огт айхгүй гээд феодлуудын уруугч бомбдгач нарыг хайр нэргүй илчилсэн юм аа. Яг ийм үед хятадын тэрнгүүлэгчид харгисрийн хүчээр сүр далайлагч Акчаабын нөлөө үндэсний хчлөөний хөдөлгөөнөөс айж байсан дээд ангийн том феодлуудтай хойволдон Монголын тусгаар тогтнолыг устгаж хятад дагаар орсны гудамжигт ёслол боллоо. Энэ өдөр Монголын ард түмний тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүхэнд хамгийн хардтал болж үлдлээ. Автономитэйг устгахад хүчин зүтгэсэн Шанзав Бадамдарч хятад генерал Шүүшүүжа энэ генерал сэргийн хүчээр сүр далайлгаж Монголын тусгаар тогтнолыг устгахтан Японы төлөө зүтгэж байсан юм. Энэ нь Монгол улс чухамдаа хэний гарт орж байгаа ч тодорхойгүй улс төрийн хямрал болсон асуудал байлаа. Энэ гамин маягтыг харцгаа их сэхлэн хямсгар байгаа биз? Харин хэр зэрэг удаан баярлдаг бол. Одоо энэ монголчуудыг хар. Зарим урваачид нь түмний нүр яаж харагдаа гэсэндээ урууцарай байвч. Харин энэ шившигт ургалтанд үнэхээр хамсан их оромжид тэдний дунд байсан. Мандабаатар Дамжинсгэн гамингуудад мууган үзүүлэхгүй гэж тэдний шоронд суугаараа бий барсан. Гамин маяг дуулан их юм санаж бэлгшин ийм олон туг давцаг өлгсөн хэрэг. Харин энэ тугуудын ёслолын дараахан хүрээнийх нь тасчаад бай. Юм гэдэг учиртай шүү. Энэ гутамшигч ёслолын дараа хүрээнийх нь гамингуудын сүр бадрагсан туг далбаг хөвчж хаяхад хүүхдүүд хүртэл дэвхэрч дэгдэн тэр туг далбаг дэвсэж гიშгчиж байсан юм шүү дээ. Дараа нь удалгүй Монгол цэргийн зэвсэг хураах тухай яриа гарахад бид далаад улсны илж Сүхбаатар тэргүүлэн цэргийн ерөнхий галсан баярынд очсон. Ерөнхий гэрээсэн гарч ирэхгүй болохоор нь бид гэрийн ширгөөд сүрдүүлтэд галсан баярын тэргнийхээ хувцастай гарч ирж олон цэргүүд минь яаж вэ юу болж байна гэсэн. Тэгэхэд нь бид ижил дасал болсон зэвсгээ өгөхгүй. Бид нар энэ зэвсгэн бариад энэ орж исэн гамингуудыг чинь устгахчаад замын үед очиод суухад ганцч гамын нааш нь оруулахгүй байж чадна. Өөрөдөө чадаж байсан юм гэсэн. Тэгэхээр галсан баярын одоо зэвсгийн хураадахаас өөр яах ч аргагүй учрыг болгоож үз тамины гэж одоо үжинстэй малгайган авч хормойгон дэвсэн сөхөрсөн. Амирхан даалгад цэргийн ерөнхийг буулгаж авсан юм да. Тэгээд дараагаар найл их юм бодсон. Ялангуяа Сүхбаатар маань тун их юм бодож байсан. Ийм үед яаж сэтгэл төвшин байх вэ гэж ярьлаа. Тэр өдөр чухам тэнгэрийн нас чухалсан юм шиг санагдаж байжээ. Гэтэл феодлууд тусгаар тогтнолоо устгаж хятад дагаар усны баяр болгож хятадын ерөнхийлөгчд бэлэг хүргээд Бээжинд авахулсан зураг нь энэ байна. Уут мөнгөөр улсан худалдсан сайдууд, дэнс мөнгөөр дэлхийг нь худалдсан сайдууд, хүрэн жинстэй сайдууд хүрээгийн худалдаад гээ байгуу, магнаг дээлтэй сайдууд манийгаа худалдаад гээ байгуу гэж тэр үед ардууд дуу гаргаж байв. Хувьсгалын ажлыг олон түмний хүчээр хийх учиртай. Гэтэл эрэгтэйчүүдийн 44% нь хийдэд хадаастай. 100-ийн 1 дутуу бичгтэй. Улс орны төвлөрсөн эдийн засагч үгүй. Ийм орныг яаж тэмцэлд босгох? Яаж? Энэ хүмүүст амьдрах нь их хүслэн байна. Эднэрт бас төрөмгийлэгчдийг өссөн өшөө хорсолгүй. Эх оромж тэмцлийн өв уламжлалгүй. Эднэрт учрыг сайн хэлээд залаад жолоодод өгөх хэрэгтэй. Их сайхан Монгол орно гэсэн хүмүүс байна шүү гэдгийг аль болох олон хүнд мэдэгдэх хэрэгтэй. Энэ хөөрхий хүүхдүүдийн хувь тавилан гэж аврах хэрэгтэй. Хувьсгалчид ажиллаа нэтгэжүүллээ. Сүхбаатарын саналаар гамин болон феодлуудыг хоорондон зөрчилдүүл
тэдний мөн чанарыг илчлэн ард олны хүсэл зэргийг илэрхийлсэн ухуулах хуудсууд үржиж. Хүрээний гудамж тэрчлэн шүүшүжний хаалган дээр наажээ. Ингэж 50 жилийн өмнө хүрээний харанхуй тахир гудамжнуудад хувьсгалын анхны үг шинэ амьдралын үрээ гэрэлтэжээ. Гэвч хувьсгалчдад хувьсгалт ажлын мэдлэг туршлага үнэндээ дутаж байлаа. Энэ зайлшгүй мэдлэг туршлагыг олохын тулд Сүхбаатар умар зүгийг анхааралтай ширтэж байлаа. Сүхбаатар түмний тусыг удаж зорьсон ажилдан яваа гэсэн өвчтэй эцгийг орхиж умар зүгийг зорьсон боловч гамингийн чандлага их байснаас хил давж чадсан. Харин нутгийн хүмүүсээс зөвлөлт орсон тухай их юм дуулж иржээ. Монголын хувьсгалчдад хамгийн хэрэгтэй ийм цагт хүрээнд ажиллаж байсан Оросын хувьсгалчдын нууц байгууллагын гишүүн Кочеренко, Гимбержевский, Цвигтаров нар үлэмж тус хөрвөлээ. Ингэж манай ард түмний хувьсгал тэмцэл зөвлөлт орсон ажилчин трээчний хувьсгал тэмцэлтэй холбогдох их тавигдлаа. 1920 оны 6 дугаар сарын 25 хоёр бүлэгэм нийлж Монгол ардын нам хэмээх байгууллага байгуулж намын хүмүүсийн дагаж явах тангаргийн бичгийг батлан зөвлөлт улсаас тусламж авах төлөөлөгчөөр Сүхбаатар, Чоорсон, Догсон, Лосод нарын 7 хүнийг томилж хувьсгалчдын харилцааны нууц төлхүүрийг баталжээ. Энэ төлхүүрт Сүхбаатарыг ээж, Лослыг аав, Догсоныг Георги, Хятад цэргийг хөхөд аав гэх мэтээр нэрлсэн байна. Нийслэл хүрээний амьдрал хуучин байдлаараа үргэлж ирсэн. Харин хувьсгалчид ажиллан идэвхжүүлсээр байлаа. Зөвлөлт орсоосаас тусламж төлөөлөгчдийн төрөвч Чоорсон нар 7 дугаар сард явлаа. Үүний дараахан комментарийн төлөөлөгч Борисов мөн цэдэн гис нар Монголын хувьсгалчдын ажил эрмэлзэлтэй биечлэн танилцаар ирлээ. Тэд Лениний тухай, коммунист нам, зөв засгийн тухай, түүний ажил үйлсийн тухай бие мэдээ авчирч, Монголын байдал, хувьсгалчдын ажилтай танилцаад практик ажлын тодорхой зөвлөгөө өглөө. Ингэж Монголын хувьсгалчид комментарийн шууд тусламж авах зам нээглээ. Одоо Сүхбаатар тэргүүтээ төлөөлөгчдийн хэсэг зөвлөлт орос улсад явах боллоо. Зөвлөлт улсаас тусламж авах хүчтэй Жанингва Огдын тамга даруулах ажлыг амжуулж өглөө. Богд хаан хувьсгалчдын бичиг тамга дарахыг цааргалж хойшлуулсаар Америк, Японоос тусламж авах 2 бичиг тамга дарсны дараа арай хийж тамга дарж өгчээ. Богдын засгийн газар улс орны хувь зээг аврах ямар ч найдваргүй болсныг харууллаа. Ингээд Сүхбаатар маань тусламж авах хүчийн энэхүү ташуурт агуулж гэр орнон хөдөлдөг замын зардлууд эхнэр Янжимага хүүгийн хамт айлын пинд өргөж нэгэнт сэжиглсэн гамингийн мөрдлөгөөс зайлан 1920 оны 7 дугаар сарын 30-ны шөнө Богдуулын Загаатын аманд энд хээ хоноод зөвлөлт орсыг зорьсон. Сэлэнгүнэрэн буланцанхан урссаар зогсолтгүй урсгалчин зовсон түмнийхэн гашуун нулимс өөр хилэн шингээж мянган жил зөвхөн умрыг зэрэн урсгатан юу хүснэ вэ? Жаргал хүссэн мартин ардынхан ирээдүйн хөв тавилан зөгнөө юу? Зөвлөлт орсын Троицкий Саарскот Сүхбаатарт намаас олгосон үнэмлэхэн орчуулга. Энтхийн зохих байгууллагаас эрхүү орхтон Сүхбаатар нарт олгосон үнэмлэх. Ингээд Сүхбаатар нар Сэлэнгүнэрэн дээр бурхантын буудлаас усан онгоцоор эрхүүг зорилоо.
унсан газрын минь ариун ус. Үеийн үе думрыг зөрөн урсахтаа ард түмнийхэн энэ элчин нар шиг хүндтэй хүмсийг эхний утгаас нь хизээж тээж байгаагүй үзэв. Эрхүү хот. Эрхүү хот бол тэр үе зөвл засаг баттай тогтоод байсан Сибирийн хувьсгалын төв хотуудын нэг байлаа. Эрхүүгийн галт тэрэгний буудал энд Сүхбаатарын минь хөл гიშгсэн газар. Амурская подвар зочид буудал энд Сүхбаатар сууж байсан. Монголын хувьсгалын үйл хэрэгт мартагдашгүй их тус өргөсөн Борис Шемяц. Мөн цээн жамсраана элбэгдэр Жиренчина, Баламсо, Цэдинс, Ярослав Гашкна Коминчерэн болон Оросын коммунист намаас томилогдсон Монголын хувьсгалчдын ажилд тусалж байлаа. Сүхбаатар намын нэрээр тусан жоо бичиг хийх хэрэгтэй тууштай хамгаалснаар зөвлөлт орсын гадаад иргэн ардын комиссариатын бүрэн эрхэд төлөвлөлт нарт намын нэрээр туслан жоо бичиг хийж түүндээ намын таагчийн асуудлыг төвшүүлэхдээ ардын эрх тусыг үйлдэх ёс сурталыг нийтлэх арга замыг хэрэгж чадах чинээгээр явуулж баахан засрах төлөвийг бодож мэдлэн нэгдэх байдлыг үзмэгт нэгэн 2 жил дотор дахин хувьсэж цөөхөн эрхтний өвдөөс дотоодод өвдрөл гадаадд шүүмжилдэггүй хэрэг бүтэх ба Орос Монгол ардын намуудын харилцан туслалцах үрдийн сайн тусад цагийн дөхөн болно гэжээ. Энэ бол төлөөлөгчид ажиллах байрсан протокол. Төлөөлөгчдийн нэг хэсэг нь тусламжийн асуудлыг шийдэхээр Москва явж, зарим нь хувьсгалын ажлыг идэвхжүүлэхээр Монгол буцаж, Сүхбаатар чойволсноор төлөөлөгчдийн ажлыг зохицуулан удирдах холбоо байна. Мөн улаан армийн туршлагатай танилцсан сургууль хийхэд эрхүү дүнжээ. Ингэж эрхүү хот Сүхбаатарын үйл амьдрал Монголын хувьсгалчдын хүүхдэд холбоотой болсон юм. Сүхбаатарын гудамж энэ бол эрхүүгийн болгоомжны нэг. Эрхүүгийн Сүхбаатарыг Монголын хувьсгалчдыг ингэж дээдлэн хөндлөж байдгийг Сүхбаатар чойволсон хоёр нөхдийн хоёр тийш нь явуулаад улаан цэргийн дарган сургуульд орлоо. Сүхбаатар чойволсноор хамаг анхаарлаа юм сургууль зориуллаа. Өдрийн цэргийн сургуулийн үдшин онол улс төрийн хичээл хий. Энэ нь Сүхбаатарын хичээл хийж байсан улаан цэргийн 5 дугаар армийн улс төрийн газрын байр. Сүхбаатар маань энэ сандлуудын аль нэгэн дээр энд ч юм уу магадгүй энд сууж хичээл хийж байсан байх. Бүхэл бүтэн улс орны хувь зяаны төлөө энэ хэргийг биелүүлэхэд жолоодогчийн өргөн мэдлэг, сарын ухаан, хувьсгалчийн хатуугаар уран таагчийг Сүхбаатарт хэрэгтэй байлаа. Монгол 920 оны сүүлээр энэ байранд Оросын коммунист өршийнхүүдийн намын эрхүү мужийн 3 дугаар баг хурал болж Сүхбаатар төвөнд оролцлоо. Манай ардын хувьсгалт маань Монголын малчин ардуудын донд үүсэж бий боллоо. Тэдний өмнөөс дэлхийн капиталын эсрэг зэвсэг туслагын төвийг амт төрөнд өргөсөн нам болох Оросын коммунист намын эрхүү мужийн баг хурал баярын мэндэд дэвшүүлжээ. Нам ноёд хятадын зэргийн давхар талхиглалд орсон Монголын Атархэр талын малчдад танай намын нэрээр хүрсэн юм. Баруун зүгэн ард түмэн босцоо жон гэсэн Сүхбаатарын үг. Оросын хувьсгалчид болон баруун зүгэн дарлагдсан ард түмний төлөөлөгчдийн дунд цогтойо зөөрөд ижээ. Улаастар даасанд Монгол хүний хэлсэн үг шин амьдралын зүг чухламтайгаар тэмүүлж байна гэж бичжээ. Сүхбаатар нар хичээл сургуулийн хажуугаар зөвлөлтийн хүмүүсийн итгэлтэй шаргуу хөдөлмөр бүтээн босголтын амжилттай цаг ямаг танилцж байлаа. Ийм байтал нийслэл хүрээнээс тогсон Георги гэсэн нууц нэрээр захиа ирүүллээ. Монгол орон цагаантнууд нэвтрэн Галангийн арислан туйлдаан хүрч хувьсгалчид болон тэдний талархагчдын зарим нь баривчлагдажээ. Иймээс хувьсгалчид нүрдлэгөөс зайлж уул хатаар бүгж яваачээ. Монгол орны хойзоо хутганы ирэмдээр тулжээ. Сүхбаатар сэтгэл шимшрэн бодлогошров. Ангар
нэг харахад хатуу дарбад нэрвэгдсэн хөөрхий түмний зовлонгийн нулимс шимшиг. Нэг харахад тэдний багтаж ядсан өөр хилэн шимшиг. Юу ч гэсэн нутгийн нусчи их нутгийн сөдөсөж энэ цагтч гэсэн надтай хамт байна. Сэлэнг ангарт нийлж ангар өмрийг зэрэг өрөссаар. Ажлын төрөлх хэрэгтэй боллоо. Яг энэ зөвлөлт орсолос их лэмэн бүх талын өслөм жүжиг болсон тухай мэдээлээ. Монгол түмний найдвар бий. Одоо зэвсэг тусламжийг төлөвлөн бэлтгэх ажилд хувьсгалчдын тулгарсан зорилт боллоо. Яг энэ үеэр Монголын хувьсгалчдын ажил туслах зорилготой Монголын үнэн сан комитетийн алстрамтын нарийн бичгийн дарга нарын газрын Монгол төвдийн хэлтэс Монголын хувьсгалчдын оролцоотойгоор 1928 оны 11-р сарын 10-нд хэвлэн гаргалаа. Анхны дугаартаа манай зорилго гэсэн өгүүлэл нийтэлж Монгол улс их улсуудын ард түмний тусламжтайгаар гадаадын төрөнгийн зайлуулж улс үндэстэн бадруудын хөгжүүлэх цаг ирсэн учраас энэ их хэргийг яаж үтэвэж зохиох гэдгийг энэ сан тайлбарлаж байх юм гэж бичжээ. Монгол ардын намын төлөөлөгчид нар өөр гэсэн өгүүлэлтэй зөвлөлт орсон үнэн бодлогыг тайлбарлаж, барааны дээрэмчдийн үнэн нүрийг илчилж, гадаадын байснуудаа яаж тэмцүүл зохихыг дараагийн дугаарт нийтлэж өгч юм. Монголын үнэн манай хувьсгалчдын ажилд маш их тус өргөсөн. Энэ сэнний гарснаас хойш 9 хоногийн дараа Сүхбаатарч явуулснаар их нутгийн зөв хөлгийн жилээр саналаа. Их дэйн танаар мэдээ хөтөлмөртийн ганцхан зөв зам бол зөвлөлт орсон ажилтны дөрөвчтэй холбоотой төрийн байж хүн тусаар тохиолдсон төлөө тэмцэх явдал мөнгө заасан байж баярлалаа нөхөрлөө. Троицкий Сарскот. Энэ гэрмэгцээ Сүхбаатар нар холбооч нөхөр Бонцгийн хяалтаас ирүүлж улс орныхон байдалтай танилцаад хэлийн харуул орчин газруудаас цэрэг эсвэж болно гэж үзлээ. Хувьсгалын бэлтгэл ажлын хариуцлагатай чухал үе эхэллээ. Энэ үр тэр үед Сүхбаатарын ногдон ажиллаж байсан байр. Энэ боломжийн юмс тэр үед байснараа л үлдэж. Сүхбаатарын ор. Энэ дарсын хувьсгалчид Сүхбаатар нарын ажилд үргэлж тусалж байлаа. Эрхэм Сүхбаатар тэмдэг. Эрхний бие функцийн захиалга хүргэж ирсэн хүний хамт манай дээр хурц ирээд чухал хэрэг зүйл ихлэцгэж юм хэмээн үүний тул Борисов тэмдэг бариулав. Одоо бид хэдэн хүн хүлээж байна. Энэ байсан ч Монголын хувьсгалчдын ажиллаж байсан байна. Энэ бол цэрэг элсэлхээр явахад нь алстрамтын бүгд нэрнд тулсан хэдийн ангаас олгосон нэгтрэх хүчийг. Үүнийг үзүүлэгчийг нэгж цаатуулахгүй, хураажуулахгүй даргуутай ажиллан биелүүлэх нь Херанхруудын захирал Барин Сэрэнгийн үйлч. Сүхбаатар цэрэг элсүүлэх ажлаа эндээс эхэлсэн. Цэрэг төлөвийн үйлж байсан газар. Зүүн харуулаас цугласан партизан цэргүүд цэрэг төлөвийн их дээрэмдэж байсан ганангуудтай тулалдаж анхны бууд уурчээ. Сүхбаатар эднийг нэгэн хороо болгож дараагаар нь Фонцог цэргийн ламаар Хасбаатар нарыг томилж төлөвмөд өгч зэвсэглэн партизан цэргийн анхны хороог байгуулаад Монгол Улсын хэлийн заагийн алтан гэдэг газар шилжүүлэн суулгала. Цэрэг элсүүлэх ажил Бэсэмья түүний дүү Дэмбэрг нар их идэвхтэй тусалж байлаа. Сүхбаатар жирэгтэйгээс уйлах хүртэлх 6 гаруйлын занг нарт цэрэг элсүүлж ирэх тухай бичиг явууллаа. Журам цэрэгийн та өдөр тутам нэмэгдэж цэргүүд сургууль хийж шин зэвсэг эзэмшиж өрнөн сайхан сэтгэлдэлтэй байлаа.
Гэтэл богдын засгийн дотоод яам Сүхбаатар нарын ажлыг улс нийгэмд хортой гэж хориглон бусад яамтайгаа зөвлөхөд гадаад яам тэднийг барьж ирүүлэх нь чухал, Орос жанжинтай зөвлөх нь зүйтэй гэж. Тэр Орос жанжин гэдэг нь бороо шүү дээ. Түүхэнд шаамрын шардахын тулалдаан гэж амтарсан байлдааны явдал журам цэргийн нэр мэдээг хүргэлээ. Бэцээгөө цаашны ярихтаа ингээд ихэд дөчөөд хүн сайн зэвсэгтэй 100 гаруй гамын цэргийг устгасан. Сүхбаатар тэгэхэд төдий олон гамын цэргүүд рүү ердөө лаасаг өтрийг дагуулж ирсэн юм шүү дээ. Бид тэгээд ийм зоригтой хүнээр өдөрдуулаад ямар ч дайсныг дийлэхгүй яах вэ гэж ихэд зориг орж байсан юм. Ингэж бид энэ шаамрын шардахад өлзийтэй явалт хийсэн. Сүхбаатар бол үнэхээр гайхамшигтай зоригтой хамт байхад түшигтэй хүн байсан гэж ярьж байна. Ойсголчдын ажил итвэцээр байлаа. Троицкий сарсаг хотно энэ байшинд 1921 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Монгол Ардын намын анх дугаар их хурд боллоо. Ордын тайван байдлыг хамгаалж байсан харуулын дар Машеро. Их хурд эхний өдөр намаас дарыг үүсгэх зорилтын тухай асуудлыг хэлэлцэж. Хоёр дахь өдөр ардын цэргийг байгуулж Сүхбаатарыг жанжинаар нь томиллоо. Гурав дахь өдрийн хурлыг Сүхбаатар даргаалж зөвлөлт орсон засгийн газар баяр хүргэж хэлэхдээ зөвлөлт орсон дэмжлэгтэйгээр Монгол Ардын нам гадаад дотоодын байсныг ядаж Монголын олон түмэн ард боловсон хөгжих зам барьж хүндрэлтний хөдөлмөрийн гэртийг эрүүл багтаж явах нь лав гэж баттай итгэж байна гэжээ. Энэ өдөр намын програм болох түмэн тунхаглан зарлах бичгийг батлаж намын төв байгууллагыг сонголоо. Ингэж намыг жинхэнэ ёсоор байгууллаа. Түмэн тунхаглан зарлах бичигт Монгол олон аймгийн ард амьтны эрх мэдлийг нандуулан дарлал уурчлалын зүйлүүдийг устгах түмэн ардын гашуун зовлон арилгаад энэг төвшнөр аж төрөн бусад олон үндэстэн улс адил алиа их чадал эрдэм билгийг батруулан гэвэрүүл улам боловсрон хэн тэгш саргацгаахыг хүснэ гэжээ. Гурав дугаар сарын 13-нд цэрэг ардын хурлаар төр засгийн газар байгууллаа. Хоёр засаг тогтлоо. Төр засгийн газар бол дээд зэгтийн хүртэл хурцдсан нийгмийн энзэрчлийг шийдвэрлэх байгууллага байлаа. Одоо зэвсэг туслахын практик ажил эхэллээ. Журам цэргийг 4 хороо болгож пунцэг, цэрэн барьж Бадарсад Хасбаатар нарыг дараагаар нь томиллоо. Цэрэг улс төрийн хэлж талаас нь үтсэн зэвсэг тэмцлийг эхлэх хамгийн ашигтай бөгөөд эмзэг газар бол хяалт байлаа. Журамт цэргийг хяалтад ойртуулан алтан гаас хамын хөндөд шилжүүлэн байрлууллаа. Гурав дугаар сарын 15-нд Сүхбаатар хяалтын амин цэргийн захирал зэвсгэн ураадахыг тулгын шаардсан бичиг өглөө. Хариу ирсэнгүй. Журамт цэрэг хяалт руу хөдлөлөө. Нөхөд цэргүүдээ улс гэрийг байгуулахад өгөхгүй юм урсахгүй цусгаж байхгүй. Бид энэ тулалдаанд ялахгүй байх хэрэгтэй байхгүй. Бидний түмэн зовлон эдэлсэн ард олон маань харж байна гэсэн Сүхбаатарын үг цэрэг ирсэн сэтгэлийг дагдлууллаа. Ингэж 1921 оны 3 дугаар сарын 18-ны тэр нэгэн өдөр яагт дүүрлэж байсан 10,000 гамын цэргийн толгой дээр аян болсон. 19-ний өдөр намын түүхээр засгийн газар дээд шивнээс яагт ирлээ. Тэр өдрийн засгийн газар хурлаж Монголын бүхэнд хандаж ялалтын дараа ханхны үгэн хэлж Монгол ардын засаг түмэн ардын эрх жаргалын төлөө тэмцэнэ гэдгээ давтан тунхаглалаа. Сүхбаатарын ажиллаж байсан журам цэргийн шатаавын байр
Аштын жиргадын алтан жолоо гард түмнийхэн гар татгуулсан тэр их хүн энэ бяцхан өрөөнд дэлгэр Монгол орныхон хувь зяны төлөө мянган үзүүрт ажил сэтэж журамт цэргийн сүр хүчийг бадран ардын засгийн анхны ажил хэргийг явуулж байж шүү дээ. Тамингийн харигсалыг тодорхойлсон олон улсын чанартай комиссийн акт үүнд Орос, Дани, Америк, Унгар улсын иргэд оролцож комиссийг чуулсан даргалжээ. Энэ нь ардын засгийн анхны эмгэнгүй арга хэмжээ байлаа. Байсны байдал өөрсдийн баялдааны чадварын тухай хороод үргэлж мэдээлж байлаа. Сүхбаатар ардын хувьсгалын үлгийг хамгаалах хувьсгалын дэвсгэр нутгийг тэлж өргөх талаар их анхаарал тавилаа. Энэ зэрэгээр Сүхбаатарын тушаалаар Шаамар, Эвцэг зэрэг газар сэргийлэн хамгаалах баг зэрэг суулгадаа. Намын тухай засгийн газрын хурал олон чухал шинэ асуудал шийдэж байлаа. 3 дугаар сарын 24-нд төрөлдсөн засгийн газрын хурал засгийн газрын үндсэн зорилтын тухай тавьсан илэрхийлэлд Сүхбаатар чөлөөлөгдсөн нутагт хувьсэл дэглэм журам тогтоох, журам цэргийг зохион байгуулалтын талаар сайжруулах асуудал тавьжээ. Тусрам цэргийн байгуулалтын тухай Сүхбаатарын сандыг сайшаагаад хийдийн данстай намнараас усад 19 нас хүрсэн идэрчүүдийг хошоошоо ялгалгүй цэрэг татах, цэргийг суман хороо бригад дивизийг зохион байгуулах, зөвлөлт орсон удаан цэргийн мэргэжилтний тусламжтайгаар цэргийн боловсон хүчнийг бэлтгэж, цэргийн удирдлагыг бэхжүүлэхээр тогтжээ. Энэ нэгэн баримт бичгийг сайн харцгаа. Төр засгийн газрын дөрөнд дайм байлдааны цагт засгийн эрх Сүхбаатарын гарт шилжинэ гэжээ. Энэ үед Арим бол хувьсгалын сүр хүч, Арим бол тусгаар тогтнолын сүлд хиймэр байлаа. Ийм учраас нам энэ чухал ажлыг Сүхбаатарт найдаж байлаа. Ийм үед хүрээнд байсан намын нөхдийн нэрээр ирсэн нэгэн бичигт хувьсгалчдын ажлыг зэмлэж, хэт зүүн тийш явж гэнэ гэсний хариу Сүхбаатар тэргүүтээ хувьсгалчид ингэж хариулжээ. Монгол ардын нам хэмээсэн үгсийн чанар бол ард хэмээснээс ардын төсөд зориж, нам хэмээснээс нийтийн төсөд гэжээ. Энэ хоёрыг хавсран нийснээс олон түн монголчуудын тусад ам бие хайрлалгүй зүтгэж, зөөлөн хатуу аргыг хурцэвсэн хүчтэй хавсран хэрэглэх нь зүй болох ба. Сүүлийн өдөр хяахтай хүрээмдэх хоёр засгийн аль нь үнэн тустай болохыг олон ард өөр өөрийн үдээр үзэж чихээр сонсох учраас аюулдан удахгүй нийтэд мэдэгдэн илрэх тул урдаас өөрийн үйлдвэрийг зөвдөхийг яран хичээх хэрэггүй. Одоо цагаантны боцох явдал гол чухал ажил болж байлаа. Монгол ардын намын тухай борооны цэрэг хүчээр автагдсан монголчуудад хандаж цагаан цэргийн дотор бүхий олон монгол цэргийн ах дүү нөхөд та нар манай журам цэргийн бодлогыг дагаж залхийлдууд цагаан намыг сэнэн өөжин сайхан тал нухаан ариутгаж шашин төрөө мандуулах их үйсийг бодоцгооваас битгий зэр зэвсэг барьж монгол байтлаа монголын зүсийг урсгах түнгэж хадунган хэллээ. Сүхбаатарын сандар Хасаатар Дамбадарч нарыг баруун хязгаар томилж, чойлсон Сибирийн дамаг барьсан шидинхэн нарын удирдлагаар баруун зуны тусгаангийн цэргийн яраг байгуулж, цагаантны боцох ажлыг зохион байгуулахыг даалгавлаа. Энэ үед зөвлөлт орсон удаан цэрэг туслаар ирсэн цагаантныг устгах бодит нөхцөлийг бүрэлдүүллээ. Баруун өнгөрөн төмний цуснд гараан хутгсан гинэ тэгээд цэвэр тэргүүний дурагчдын тусламжаар хөлжиж умар зүг хөдөлсөн боловч төрөөчнгийн баяргын журам цэрэг дарагдаж мартхан хацааллаа. Өөрийн өдөрсөн гол ангиж удаан цэрэг барьцаан цэргийн хамтарсан хүчинд боцохгдож цугтлаа. Одоо нийслэл хүрээг чөлөөлөх ээж зэрлэг тулгарлаа. Сүхбаатар нэмэн нарын командалсан монгол зөвлөлтийн цэрэг 6 дугаар сарын сүүлээр нийслэл хүрээр хөдлөж замд тохиолдсон цагаантны бүлгүүдийг боцохсоор зогсолтгүй урагшиллаа.
хүрээний засгийнхан сандрал дарлаа. Тэдний өмгөөлөгч болж байсан цагаантны үлдэгдэл сумгүй хэдийн хямтаа өрхөд ан зулбан зогтжээ. Одоо тэдэнд энэхүү сүрлэг давчилтын өмнөөс богдоосор барих зэвсэггүй болжээ. Жирэмт цэргийн түрүүчингд 7 дугаар сарын 6-нд намын төв хураатрын засгийн газар 8-нд хүрээнд ярьж ирэхэд хөдөлмөрчид баяртай багтлаа. 9 төв хураа засгийн газрын хурлаар богдын эрхийг хэмжээлэн ардын эрхэд хэмжээч цааз засаг явуулах түүхэн шийдвэр гаргаж 5 яам байгуулан 10-нд хуучин төрийн тамга хэргийг хурааж авлаа. Ардын засгийн анхны байшин. Хуучин төрийн эзэд ардын засгийн удирдагчдын өмнө бүхий цаг болжээ. Яг 1 жил 5 сарын өмнө Монгол улс гэсэн төр улс мөхөж хариу газрын харил ихний гарт орох гудамжигч байсан бай Сүхбаатар маань сэтгэл шимшрэн харж мөхсөн төр улс зовсон түмэн ардан аврах тэмцэлд орсон бол өнөөдөр сайн сэтгэл нөхдийн тусламж санаа нэгт нөхдийн зүтгэлээр ардын эрхэд тусгаар тусан улс төрийн байгуулсныг дэлхийд дахинаа тунхаглаж байна. Энэ бол Монголын ард түмний шин түүхийг нээж өгсөн их жолоодох Сүхбаатарын мөнхийн гавьяа юм аа. Ингээд Сүхбаатар энэ түүхийг өөрөө бичиж эхэлсэн. Энэ баярын маань хамгийн түрүүнд зөвлөлтийн хүмүүс хуваалцаж хүрээг эзэлснийг сонсоод хяалтад баяр ёслол цуглаад байгаа юм. Ардын засгийн ажил хэрэг шинэ эрчмээр өрнж эхэллээ. Бүх юмыг ёстой огт шинээр эхлэх хэрэгтэй байлаа. Засгийн газрын 19 дугаар хурлын 4 дугаар зүйлд хуулийн хорооны цонх хагарсныг хаанаас шилдэхийг ярилцсан сангаас шилдэхээр тогтжээ. Ганц цонх шилдэхийг засгийн газрын хурлаар хэлэлцэж байв шүү дээ. Бүх юмыг ингэж байгаагийн байрнаас нь хөдлөв. Байхгүйгийн шинээр эхлэх хэрэгтэй байлаа. Энэ бүхний хажуугаар Сүхбаатар цагаантныг бүрэн устгах талаар их анхаарал тавьж томилогдсон хүмүүстэй үргэлж харилцаж байлаа. 7 дугаар сард Хатанбаатар Магсар жүг цэргийн хамт бослого гаргаж уйлаастай байсан Андаанагийн замдагчдыг дараад хувьсгалын тал дорсныг өндөр өндөж эрхэмсэд идүгээ цэгийн хэрэг тэнгэрийн зааврыг нэвтэрхийлэн давилсан агаад ихэд завдаж харгистайсны этгээдийг давын өмнөсөнөн ариутгаж анх түрэн их хэрэг бүтээсэн баярлаад ч барахгүй хадмад төвшиглэж харин сэтгэл амраа гэж Хатанбаатар захиа өчжээ. Сүхбаатар зүрэн цагаантантай хэдэн удаа тулалдан дарлаа. Цагаантныхан дотроо зөрчилдөж генерал Эрзэхний цэргүүд надад борон өнгөрний Монгол цэргүүд баривчилсан ингээд Батарсан эсэн гэсгүүдийн Жанжин Сүхбаатар дэжинжин чойсон нарын мэдэрсэн их цэрэг сөнөн устгасаар байна гэж өрөөс нь бичжээ. Баруун замын тусгай ангийн чойсон Шеченкин Баруун хязгаарт Хатанбаатар Магсаржив Байкалов Дамбатарч зүүн хязгаарт Бомцэнд нарын өдөрцөн ангууд цагаантныг дарж 1921 оны эцээр улс орнын цагаантнаас бүрэн чөлөөллөө. Цагаантныг дарж зөвлөлтийн алс тормтыг өгчүүлэхэд гавьяа явуулсны учир зөвлөлт орсын засгийн газар Сүхбаатар чойсон Хатанбаатар Магсаржив нарыг Улаантан нутгаар шагналаа. Сүхбаатар бол Монгол зөвлөлтийн ард түмний найрамдлыг үндэслэгч билээ. Сүхбаатар манай улсын оршин тогтноход дотоод хүчин ард түмэн бөгөөд гадаад байдал дээр төсөв тулгуур зөвлөлийн засагт Орос улс мөн гэж хэлсэн билээ. Бүр 1920 оны ихэр нэмэндид бичсэн энэхүү захиалдаан зөвлөлт орсын үнийн чарийн бодлогыг бишрэн цаашид найрамдан нөхөрлөх нь зүйтэй гэж бичжээ. Сүхбаатар зөвлөлт орсын үнийн бодлогыг ингэж ганц хүн долог таниулахыг эрмэлзэж байлаа. Сүхбаатар энэ захиаг өөрийн гараар бичсэн. Энэ дэшрэмгүүд Сүхбаатарын өөрийн гараар бичсэн хэдэн баримт бичгийг харуулъя. Үүнийг зохих газруудад нэм дэрий чангалан тушаасгаа Сүхбаатар. Үүнийг зохих газар шаардсан тушааж болж ирүүлээ Сүхбаатар. Цалинг шин дүрмээр олгоё. Цэргийн тог байшлан бүр төвхөлтөс түүгээр хянаж уг дансыг байцаасгаа Сүхбаатар.